За сайн байцгаана уу багшраа. За ингээд нэлээд олон багшийн асуугаад байгаа асуултанд хариулахын тулд ер нь бол хийсэн видео хичээлээ хаана яаж байршуулж линк болгож авах вэ гэж юм тийм ээ. За тэгэхээр ер нь бол за өмнө нь бол коронавирус цаатал гараад манай сургууль ер нь бол нийтээр карантинтай холбогдуулаад манай сургууль бол өөрийн гэсэн аль бие ёсны YouTube сувгтай болсон байгаа. За тэр YouTube сувг нь болохоор за та бүхэн баг 14 дугаар сургууль гээ хайхад баг гараад ирэндээ үндэсний лаборатори энэ нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 14 дугаар сургууль гэсэн ийм YouTube сувгтай одоогоор 1222 дагагчтай. За болж өгвөл хүүхдүүдээ хичээлийн үзэнгээс subscribe дараарай гэж үзсэн. Одоо би өөрөө дарсан байгаа учраас саарл байна. За энэ маань бол дарагдах тусмаа илүү зүгээр байдаг. За тэгвэл ийшээ хичээл оруулахын тулд та бүхэн юу хийх ёстой вэ гэхээр эхний ээлжинд Google руу ороод Google Drive руу орсон байх шаардлагатай. Өөрсдийнхөө хаягаар. За тэгээд Google Drive дотроо за ер нь бол Google Drive дотроо байгаа мэдээллүүдээ эм хэсэгттэй байлгахын тулд та бүхэн new гэснээс folder гэдгийг сонгоод шинээр folder үүсгээд за энэ дээрээ видео хичээл гэдэг ч юм уу ингээд нэр өгөөд хадгалчвал зүгээрээ. За одоо видео хичээл дотроо та бүхэн хичээлээ оруулж ирэхин тулд new гээд upload file. За тухайн хийсэн видео хичээл чи хаана байгаа бэ гэдгийг яг сонгож өгнө гэсэн үг. За жишээ нь би документ дотроос 12 гэсэн хичээлийг сонголоо. Open. За ингээд хэсэг унш дууссаны дараа тухайн хичээл маань энд 100% орж ирнэ. За ингэж орж ирэхлээр та бүхэн линкийг Мегмурж багш руу явуулах ёстой. За Мегмурж багш руу линкийг явуулахын тулд тухайн бичлэгэн дээр маус хоёроо дараад get link гэдэг дээр дарна. За get link гэдэг дээр дарахлаар хоёр тохиолдлын сонголт байдаг. За энэ одоо restricted гэдэг сонголт нь болохоор зөвхөн тэр хүн өөрөө л нэг үзэх боломжтой тэр хүний хаягаар гэсэн. Тэгэхээр Мегмурж багш яг ингэж явуулчвал мега багш та нарын явуулсан бичлэгийг татаж чадахгүй учраас та бүхэн anyone with link буюу бүх хүмүүс одоо нээлттэйгээр энийг сонгоод энэ anyone гэдэг сонгоод энэ линкийг копидно. За энэ линкийг копидоод та бүхэн Мегмурж багш руу энэ копидж авсан линк одоо би энэ дээр Ctrl V буюу paste хийж байна. За маус хоёроо дараа paste хийсэн ч гэсэн адилхан. За энэ линкийг Мегмурж багш руу явуулнаа гэсэн үг. За тэгээ Мегмурж багш энэ YouTube сувгийн админ нь учраас та бүхэнд яг тухайн одоо хичээлийг энэ YouTube сувг руу байршуулж өгөх нэ. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа.